За сайн уу манайхаа. Цагаан сар дууслаа. Сайхан шинэлцгээв үү? Алт мөнгө их цуглуул бөө. За тэгээ би болохоор эмээгийнхаа сайхан тоогоог барьлаа. Хит хоног сайхан айлаар хийслээ. Тэгээ гоё байсан. Тэгээд ямар ч тааж энэ удаагийн бичлэг болохоор сая цагаан сараар ямар их паянгууд гарваа тий. Цагаан сараар хүмүүсийн бэлгэнд одоо ингээд өгсөн иймэрхүү захиалсан юмнууд маань бүр юм жижигхэн сүмнэр ирчлээ гэх шиг тий. Тэмүүтэй юм халбас ирээний ком захиалсан чи ийм юм ирлээ. Гэхдээ хэлбэр төрсөн ижлэгээ маач гэж ах шиг тий. Бүр амар хөвчлөлтэй юмнууд тему дээр их болдог. Тэгээ би бас захиалаад үзье гэж бодсон. Ер нь бол хэр ирэх нү тий. Тэгээ тийм учраас нэг юм багаха мөнгөөр хэдхэн юм захиалж үзсэн. Тэгээ хэдүүлээ тэрийг хамтдаа харцгаая. За мэдээ захиалга хүргэгдсэн. Тэгээ захиалга хүргэгдсэний дараа болохоор ийм мессеж ирдэм билээ. За тэгээд ер нь л үзээд тэгээд сэтгэлээ хуваалцаарэ. Сэтгэл одоо энэ авсан бараанууд дээр үлдээгээрэй гэсэн мессеж бол ирдэм билээ. За тэгээд би яг юу хідэн төгрөгөөр авсныг хамтдаа задлж үзцгээе. За тэгээд найзуудаа би ер нь л өчигдөр ингээд задлцсан юм аа. Гэтэ би хараагүй заяа. Тэгээ би ингээд задлснаа. Би нэрээ энэ дэр бичлэг хийх ёстой шүү дээ. Би өөрийгөө бүр твчин барин бичлэг хийж гэн. Тэгээ шууд бичлэг хийж гэнэ. Гэтэ амар сонир. Мэдгүй би ингээд амар их юм захиалсан гэж бодсон чинь надад юм жижиг юм ирсэн за. Тэгээ би би ч бас нэрээ жижигхэн ууртай юмнууд захиалсан да гэж бодсон. Тэгээ энэ дотор бурхан минь юу яаж гарч ирэхийг үнэхээр тааварлаа шүү. Гэтэ гайгүй юм шиг үлээ. За нэг юм урт гонцгой юм байгаа даа. Энийг би бодохдоо ингээд бариад үзэнгүүт нөгөө зураг би нэг зураг авсан байхгүй юу? 30-ыг харьцан 40 гэж байгаа байхгүй юу? Тим хэмжээтэй зураг юм. Тэгээ яг би ингээд тайлбарыг хүмүүсээс нэр захиалах гэж байвал тайлбарыг аягүй сайн уншиж байгаа. За тэгээ 30-ыг харьцан 40 гэдэг жижигсэн. Ер нь л муу юм шиг юм би хэдүүлээ. Бодлцгаая. Энэ дээрээс 30-ыг харьцан 40 гэд байд юм байна. Тэгээ тайлбарыг нь уншингууд энэ нь ингээд зөвхөн ийм одоо зураг нь очих болноо. Одоо жазгүйгээр ирнэ гэж тэгсэн мэсэн. Тийм болохоор ер нь аль жазгүйгээр ирж байна. За яг олдоо нэг юмтай. Шин зургийн өндөр. За. Дамта задлцаа. Вау, тийм амар хөөрхий ирд юм байна. 30-ыг харьцан 40 заяа. Тэгээд би ийм инээдтэй 0 дээр сууж байгаа ийм муур авсан бохгүй угсаа манай муур яг ийм муур за би тэ энийг 0 дээр тавья гэж бодсон. Хөөрхөн мас тий. Тэгээ энэ 30-ыг харьцан 40 мөн байна. Энэ бол ямар ч тач хэмжээгээр ирлээ. Тэгээ зургийн хувьд бол яг зургаараа ирлээ. Бас тэжгүү чанартай тийм ч муу биш. Ер нь жазлаа дисквал зүгээр нөгөө хан дээрээ дангаар нь наачдээ штэ. Тэгэж насан ч болохоор ер нь материалтай юм байна. За энийг болохоор би 9820 төгрөгөөр авсан. Би тэгээ бас яг илүү хямдхан ч байсан, үнэтэй ч байсан. Гэхдээ би аль болох бодиттой үнийг нь сонгосон гэх юм уу. Тэгэхгүй болохоор зарим нөгөө бараа бүтээгдэхүүн чинь нөгөө хямдхан. Тэг хүмүүс хямдхан мөртлөө гоё ирэх байх гэж бодоод идэг. Нөө хүмүүс бас заримдаа тэгж бодоод идэг шүү. Амар 1000 хэдэн 100, 2000 хэдэн 100 гэсэн юмыг авснаа яг амар өндөр хүлээлт тавьж маваад идэг. Тэгэхээр би бол аль болох арай жоохон үнэтэйг нь гэхдээ боломжийн үнэтэйнүүдийг захиалсан. За тэгэхээр энэ бол ер нь бол яг хэлснийхаа дагуу ирсэн учраас би бол 10-аас 10. Тийм ер нь бол надад таалагдсан. Би угсаа ингэж ирнэ гэдэг нь мэдчихсэн учраас миний хүлээлтд бол тэнцэж чадлаа. За тэгээд дараагийн юм нь болохоор за энэ бас нэг юм хайрцагтай юм байна. Энд гэхдээ дотроо юмгүй ч юм шиг амар сүнэн зөв. Задлцгаая. За жишээл. За би энэ хідэн төгрөг байсныг хараатыг. За яг зурагны хувьд бол ер нь ижилхэн л юм байна. Тэгээ би нэг 3680 төгрөгөөр авсан байна зэ. Угаасаа ойлгомжтой. Нөө хүлээлт ямар ч хүлээлт энд байхгүй. Тэгээ нэг юм хөөрхөн пявер шил ирлээ.
За яах вэ? Гэтэ 3660 төгрөг шүү дээ. Хизээж 3660 төгрөгөөр ийм арам болохгүй. Яг зөвөр ийм 3660 гингүүд нь би энэ үнэхээр ингэж ирдэг болов уу гэж би бодож туршиж авч үзье гэж ер нь бол бодсон байхгүй юу. Тэгэхээр яг дэжгээ яг загварын дагуу ирсэн ч гэсэн жоохон илүү жижигэн нүртэй надаас жижигэн нүртэй хүн зөвлөвөл бол яг таарна. За окей тийм ээ. За дараачих нь болохоор би нэг юм гэсэн юм аа. Энийг 13290 төгрөгөөр авсан байна. За тийм хэдүүлээ хамтдаа. За цай. За миний хамгийн гол дурлаад байсан юм нь болохоор энэ нэг урт. Ийм урт юу нөхгүй уртлын энэ хэсэг юу гэдүүлээ. Тэгээ ийм уртаага учраас энэ надад амар таалагдсан юм. Тэгэл өртөөсөн юм. Ерөөсөө харагдаж байна уу зааж. Гэтэ яг хав цагаан өнгөний хувьд гэх юм болвол жоохон бүр тийм гоё цагаан бол биш. Тэгээд цайруулаад угаагаад хэрэглээд үзье гэж бодлоо. Яг энэ камер дээр гоё цагаан харагдаж магадгүй яг тийм гоё цагаан бол биш үү. Гэтэ ер нь аль ингэж зүвдэг. Гэтэ энийхээ одоо гадуур нь гоё ноос нь цамц ерөөсөө энийг л энэ захыг нь л хүмүүст харуулах зорилготой л доо. За энэ бол таалаглаа. Энэнд би 10-аас 8. Учир нь юу вэ гэхээр материал бол таалагдлаа. Өнгө нь жоохон гамтцсан материалаар хийцэн юм шиг тийм өнгөтэй юм байна. Йой манайхан сая миний бичлэг гаццсан байна штэ, унтарсан байна штэ. Би энийг ямар ч чи ярьжсэн юм байна гэдгээ мэдлээ. Би бүр дуусгаад баяр штэ манайхан гэд харсан чинь миний бүр бичлэг яг энэ цамцнаас хойш бичигдэг юм зөө. За тэгээ би дараа нь заяа би одоо шууд амир гяс яриад өгчий. Дараа нь би нэг 3700 төгрөгөөрч билээ би энд гаргах чи нэг юм 3 ингээ харандаа авсан юм аа. Тэгээд ингээ харандаа авсан заяа. Тэгээд бисаа бүр ингээ туршаад үзсэн байсан. Энэ болохоор энэ ингээд эвдэрсэн нараа. Тэгээд хажуудлаасаа жоох юм эвдэрсэн бас. За тэгээд дээрэс нь тийм 3 өнгөрсөн. За тэг би ингээ гурван ингээ туршиж үзээд будаад жоох ингээ дүрсэн чи амир хурдан цагаан бол айгу хурдан ярилцсан. Тэгээд бор харна жоох юм зөөлхөн үлдээл тэг ерөнхийдөө бол ярилцсан. Ямар нэг ус тосны бол ямар ч хамгаалтгүй. Тэг би уусаа 1300 одоо нэг ширхгийн би ойрлогоор 1300 төгрөгөөр авсан байгаа хгүй. Тэгээ би энэ 3 дээр бол уусаа ямар ч хүлээлт үүсгээгүй. Та нар ч гэсэн уусаа 1300 төгрөгөөр одоо юм нүдний харандаа бол хаанаас ч олж авч чадахгүй хаа. Тэгэхээр би энийг бол 10-аас 8 яг тэ 1300 төгрөнд бол бүр хангалттай ирсэн гэж би бодож байгаа шүү. За тийм ээ. За тэгээд дараагийн нэг хэлэх юм нь миний уудан дотор би бүр түрүүж ингээ хайсан зэв. Би ингээд төвчл хөөх юм гэдэг юм стикер авсан баггүй. Гэсэн чинь би ингээл хайгаал байсан. За тэгсэн чинь байхгүй. Миний нэг захиалсан нэг юм байсан баггүй. Тэгтээ жижигхэн би зүгээр 1600 төгрөгөөр л захиалсан юм. Тэгээ нэг компьютерийн болон ингээ наачдээ штэ. Тэг би өөрөө муурн амир дуртай болохоор team sticker хөрх харагдахаар захиалаад үзсэн баггүй. Тэгээд тэр маань байхгүй байна. Бусдаар л бүх юмнууд маань бүрэн бүтэн ирсэн. За тэгээ шилний хувьд гэх юм бол мэдээж надаас миний шилнээс арай жоохон жижигхэн. Гэтээ материалын хувьд бол ер нь дайггүй. Мэдээж энэ 3700 төгрөг болохоор пиавар. Тэгээд тийм ч амар бол хурдан бол эвдэрч гимтгэргүй л харагдчихээн. Хөөрхөн гамтай эдэлдэг хүмүүст бол гамтай хөөрхөн шилэнэ. За тийм миний ямар ч тач хамгийн анхны Тэмүгийн захиалга маань тийм ч их фейлдэггүй гэж би бол дүгнэж байна. Нэг бараа маань ямар ч тач ирээгүй юм болов уу? Эсвэл би орохгүй байна уу гэдэг дээр бол эсвэл дараа нь ирэхч байж магадгүй. Ямар ч тач тэр нэг стикер маань ирээгүй байна. Бусдаар бол бүгд бүрэн бүтэн ирсэн. За тэгээ өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна.
Тэгээ та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд түр баяртай.